Альтруу орж ирээд хатгаа тавны идэмутагаа бариад за тэгээ бэрээ гуугаад авчлаа минийхөө. Найз охин ч байхгүй. Ер нь бэр гуугаад ирэхэд нөгөө бэр болох бүсгүй чинь гэрт байх ёсгүй шүү дээ. Тэгээ Монгол улсад байгаа байхгүй. Ээж нь байна. Ээж нь их сайхан ааштай. Их сайхан эмэгтэй байна аа. Өчигдөр харин хэлээгүй гэж бэр гуухаар очиж шүү манай аав энэ гэж сандраад өвөө эмээ алга байна. Ах эгч гэж байхгүй. Ганцхан ээж нь байна. Юу хаана очив гэж чиний хэлээдээс нөгөө баг тойргийн 6 дугаар байна. Баг тойргоо. Өчигдөр ялгаатай байд юм уу? Би явж байгаа харсан баг тойргийн 6 дугаар байр гэл тэгээд ороод ирсэн шүү дээ. Өдөр миний хадаг мотыг аваад охиноо өхөр болсон шүү дээ. Өчигдөр олтойхон заагаад өгөхгүй бас тийм баг тойрог гэж байдаг байсан юм уу? Одоо тэр яаж буцаад ич хадаг мадаг нөгөө тавгийн идэ бодагаа авнаа. Чи нэг олтойхон юм хүн заагаад өгчихгүй яасан бодлоо дуудаг. За би тэгээд хадаг мадаг юм авчаад тэр баг тойргийн 6 дугаар байранд яваад очив. Дандаа нэг хүний нүур шарлаа түлж явах юм ачив. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Бүр сэтгэл хөдлөд байгаа. Та хилээд хүрээд ирэхгүй тэгсэн бол би хоол бэлэн байлгаж явах байсан байхгүй юу? Сая хоол хийчихлээ. Охин бас тас нуурчих юм аа. Өөр тэд нар чи хилээгүй ч болсон юм байна. Юу хөхөн. Өнөөдөр ч одоо сайн өдөр гэдэг. Бэр гоох гал аав ээж нар бүгд л гарлаа. Тэгэж. Манай нэг найз бүр бүдэлж явна гинэ. За. Нөгөө нэг жинхэнэ айлдаа очихгүй өөр айлд очиод хадаг мадгаа өгөө бэр гуйц. Буруу айлаас бэр гуйцсан гинэ. Одоо яаж буцааж хадгаа авмаа л гэлээ таа. Яа, танай найз чи ямар мангар айт юм бэ? Өөр гайгүй юм л дээ. Юу гайгүй байдیں۔ Андуурч мандуураа тэр дураака. Тэр зүгээр гайгүй юм байна. Яста иргүү нусгуу. Өгөөгүй тэр төлөв дараа хүн байгаа хөрхөд. Тийм буруу заасан юм шиг байна. Баг хөөгч гэсэн арчааг байхгүй юу? Хаяг нэг ойролцоо юм байна. Тэгээ арай тэнтэй. Тэгээ тэр яс нэг охиных нь ээжээс андуурсан айлынх нь. Шүүрэл авсан шүү дээ. Ямар тэнэг авгаа вэ? Тийм ээ, тэр чинь харин явдалтай байхгүй юу? Тий, асууж болно шүү дээ, тийм ээ? Тийм ээ, таас дооноо хэлдэг бай. Тий, тэр авгаа дураака. Юмтай. Юмтай нэлээ юм байна уу? Нэлээ хэдэнгээ ихтэй шүү. Дотроо компот байна. Байн. Одоо ямар зүү хүнд өгч байгаа шүү дээ чи. Охноо өгч байгаа юм чи бас нэг асууд сурж болно. Ямар хэрэггүй авгаа вэ? Нэлээ. Тэр авгаа харах юмсан ямар хөө сарайтай юм байдаг болоо. Удахгүй мэдэх бах уу? За, юу одоо яаж харин хатгаа авнаа л гэдэг юм л да. тийм би бол өгчихгүй. Тэр оронд нь исэн бол. Яг шамдсан огч нь яв гэж явуулчих. Бүр шүүх танцсан чи яа 10 сая төгрөг хэмжлээ. Айл андуус одоо хүний эрхийг бас гүнздэг болсон цаг шүү. Тэр зүгээр айл андуураад ороод ирсэн тэгэхээр шүүх цагтаа болох хэрэг. Тэгээ 10 сая төгрөг авах би. Баярчтэй. За. Ер нь уучлаарай хөө тэр нөгөө нэг сайн цаг маяг нь одоо өөрчлөх гэдэг юм гинэ хүмүүс тэгш. Тэгээд тэр нэг молгоо бодлоо дураач одоо би л байна л да. Уучлаарай. Би андуураад ороод ирчээ. Баг тойргийн 6 дугаар байна гэж байдсан байна л да. Хаяг нь хараад ороод ирсэн тэгээд би тийм молгоо болж байгаа байх л да. Иргүүл одоо мэдхий хэсэгээс өөрөө мэдээ. Нэг авах юм. Чи Монгол хүн байна хадагч болоод тахтай. Уучлаарай яг сандуурч байгаа анханасаа. Зүгээр. Анхаарал тавьчих хүний сэтгэл наар тулаад. Ой, энэ 10 аваад гаргаар ах. Ийдсэн шүү дээ над чи. Ээжээ. Миний охин за. Ээжээ. Нас юу болсон гэж санаа. Өнөөдөр өстө миний хот өгөө хийхийг арахгүй дөг шидэр байна. Наад би шидэг юм а болооч юм уу харагдах. За. Ээж тийхгүй яа би нөгөө нэг игч биш дээ. Тий. Миний хавьсгүй гэдэг тийм үү залуу. Тийм тэр чи өнөөдөр аавтайгаа ирсэн намайг бэр гойдаг нэг танаас. Яана би чадахгүй ш. Та одоо тэр хүн үгүй гэж хэлж чадахгүй яах юм бэ ээж? Харин тийм аа. Гэхдээ та яваач. Гэртээ байгаа юм шиг хадгаа ичсэн зогсож байна. Ой 10 аваад гарьяа. Би ичсэн гэж хэлсэн шүү дээ. Ээж юу юм бэ? Харин айл андуурч орч ирээд чамаа гоохгүй юу гэж. Өөдөш. Тэгэхээр нээж өгчихгүй юу? Та юу өөдөш. Тийм 80 залуу харагдсан. Одоо харсч утгагүй өстө дуракатсан байхгүй юу? Одоо энэ хүн амт ирэх гэдэг юм тэрнээс өмнө би гарчмаар ах юм. Би идсэн шүү дээ. Гааруулаа л авчаад гармаар байна. Ямар хэцүү. Өөр наашаа. За. Танаа охин чинь нуруу нуусны өвчтэй юм уу? Үгүй яач. Надаа сайн ч байгаа шүү. Юм л бол хөөхийн шилэн үзүү татаад дүршгээд байгаа. Миний охин ч өөрт нь юм таалдахгүй болохоор дүршгээд
хэлдэг байхгүй юу? Тийм. Ааруулаа аваад гарыг. Ямар хэцүү юм бэ? Би идсэн гэж. Төш. Намаа би Ямар сонио юм бэ? Ястайсаа надад нэг юм арга байна. Тэр ааруулын яаж яах ч үдвэ. Энэ хүүхдүүдээс болж ганц болох юм аа. Минийх гараагүй байна хой. Энэ авгаач нь ааруул өгөхгүй байж тээ хой. Юу хаанаас авах вэ? Би хамаг мөнгө төгрөгөө тэр гэртээ халаасандаа хийгээ орхицоо. Одоо энэ чи юу ч байхгүй байна. За ямар ч байсан авчиж болно хой. Чи харин үгүй наашаа хүрээд ирэх юм уу? Энэ баг тойргийн 6 дугаар байр гэдэгт нь яах гэдэг вэ гэж охин ирсээ хой. Аюулгүй хөөрөд дажгүй охин л байна. Ээж ингэж авах юм бол гай хой. Чи ирээд нэр охиныг харчаач тээ юм. Юу цагаар юу гэдгийг ч одоо. Энэ ээж нь ааруулмаар өгөхгүй байна. Тэгээ өгөө аваагаа тэнцүүлээд ааруулынхаа орд охиныг авчаад. Чи станы янзын хөлт юм аа. Төш. Юу яагаад байгаа юм бэ? Төш гэж юу чамаа. Чи бүр нилээд төш. За. Та ааруул авчаад би тэр баг тойргийн 6 дугаар байранд яваад очие. Хэм үү? Ноо ээж би санаа. Үгүй яха. Та зүгээр манай ээж чамайг хямралд оруулчихсан байна заа юу. Тийм болохоор та манай гэр бүл өртөө. Өрнөөсөө гарах ганцхан арга байна заа юу. Юу гэхээр эд цогсоод манай аа болоод. Тэгээд гаднаас хүмүүс намайг гуйх гэж орж ир. Та миний аав болоод үгүй ээ гэж ойлгосноо. Төш. Хөөцөөд. Айландаж орж ирсэн биш одоо тий айл охиныг хамтаа зогсчих юм. Охиноохгүй төш. Уушлаараа би тэр шүүх мөгд хандахгүй шүү. Хэрвээ гэх юм бол. За эмэгтэй тэр шүүх цагтаа. Тэр чи бүр адгийн зарах 10 хоногтой гэж шүүх цагтаа бүр ажлын бүр сантаа болд юм байлаа шүү. Тийм үү яха доор ирчихсэн байна. Үгүй яа ирсэн байна уу байж. Үгүй хайраа дааш орооч. Төш. Аава ээж юу юм бэ? Ахнаар хайр юм ээ. Миний цайцуу юм болж байгаа юу? Хүмүүс ороод. Сайн байцгаана уу? Хүүе. Аавч сүрээ. Төш. Яс яха. Баларсаа. Чи манай байгууллагын захирал ороод ирдэ шүү. За түрүү чи яриа байхгүй. Би захирлаас юу ч харамж чадахгүй шүү. Ястаа л даахтаа ястаа л яах чаддаг. Захирлаа. Энэ хүн ч одоо манай нөхөр шүү дээ. Йоо, би энэ хүний чи авгаанаа. За энэ хүн чи одоо битэрийн дундаас гарсан охин шүү дээ. Гэхдээ тавга чи надад хэлэхдээ ганц хүүтэйгээ хоёулаа амьдрал гэлгээд ирсэн. Хинтэйдээ ихнэр охин хоёртой болчихов. Хараа. Чи одоо төрсөн охин ихнэр хоёр охинээс нууж амьдрд юм уу? Танаа хүн чинь яагаад гэдэг. Манай энэ хоёр өөрсдөд нь таалагдахгүй юм гарч ирэхээр төш гэдэг баггүй. За би нөгөө хүүтэйгээ хоёулаа гэхээр За тэгэхээр би бүр сандраад байсан. Одоо чамайг хараад бүр сандрахаа болчихлоо. Тэгэхээр захирал ийм ажилдаа явна тавгаа минь. Энэ миний хүү чи мэд тийм ээ? сайн байна. Сайн уу энэ хүү танилгүй байхад их тажгүй хөөштэй байна. Тэгээд тэр болохоор танаа охин юм байна. Тэгээ манай хүү танаа охид чинь хайртай юм байна. Тэгээ охины чинь би гооч явна. Замаа. Захирал та ч одоо эртгээ орж ирэхгүй яасан бэ хөөе. Үгүй чи өнөөдөр сайн өдргээл танаас өмнө нэг нөхөр гүйж орж ирээд тавгүй хэдэ барьсан манай энэ зүгээр шүүрэл авцсан байгаа. Юу ч ааруулын идээс. Надаас өмнө хүн орж ирээ гойц юм уу? Гойцаа тэгээ бүр юм хүлээгээд авчиж. Тш. Ястаа тш ястаа. Гэхдээ юу юм бэ? Танаа ихнэр чи авцсан байж тээ. Тэгэхээр тэрийг тооцохгүй байхгүй. Өрхийн тэргүй авч ич тооцох замаа. Юу ингэсэн шүү захирлаа. Би ганцаар байсан тэгээд нөхөрлөгөө ярьсан. Охин чи хүн гоогаад байна яах вэ гэж манай нөхөр наатаа ялс өгчөө. Ялс ч байхгүй. Өгчөө гэсэн. Чи өгчих гэсэн юм уу? Өгчих. За тавга чи арай миний хүүг голоод байгаа юм биш үстэй. Үгүй та энийг харж байгаа үстэй. Эртгээ ороод ирэхгүй яасан юм бэ? За миний хүү чи авьяастай хүү шүү. Дуулч бүжиг. Та нар харж яг робот шиг хэлдэг. Яг айчоо энэ харж байгаа үү? Ишоо. Авьяастай.
За ёстой байж тавга чи надтай ингэж харилцаж байгаа би ч гэсэн чамд хийж өгөх байгаа за. Энэ жил манай байгууллага ойн баяраа чамд олон жил үр бүтээлтэй ажилтны чи үнэндээ 2 өрөө баяраар шагнах гэсэн шүү мэдөө. Тэрийг бодлоо чи яаж байгаа чи? Хөө захилаа. Хөө юу гэсэн үг? Энэ сайхан өдөр орж ирчихэд ингээ гарч явж яаж болох вэ? Танаашаа. За тийм байл. Би ч хэвээр хоёулахны амьддаг уу? Бүч байгуу. Тэгээд яасан даа? Би байлдаа болох гэж байна. Юу ярьж байгаа та нөгөө тэр юм байхгүй. За захилаа. За энэ сайхан өдөр ороод ирсэн. Ийм сайхан баяр тэмдэг. За яашаа зогсож бай. Тэгэхээр ийм сайхан өдөр орж ирсэн юм байна. Энэ охиныг аш авах чинь. За нааш. Оо, дэрш. Дөрш юм байхгүй ч нааш. Юу яриад байгаа юм бэ? Дөрш. За энэ зогсож бай. За тэгэхээр захирлаа. Та миний охиныг гооч яваа бай. Тэгэхээр энэ охиныг би танд өгөхгүй. Өдөр ямар муухай яг энэ охиныг хөөх яа гэж байгаа шиг хийж чад. Нэр академик хэлхээ мартчих тавга. Дээрээс бушаад ирсэн штэ орд бооны томх тул хийгээд хадагт хүмүүсийн нэрсийн хамгийн ихэд чиний нэр яваа шүү заа юу. За захирлаа. Хүү. Яасан бэ? Чараач дээ. Одоо цагт юу ажилтгүй удахгүй яаж амьдрах юм бэ? Чи мэдчихэв. Хөөе гэхдээ тэр тал дээр би ярьж бодсон чи надтай бас өөрөөр ярил тийм ээ. Баярлалаа захирлаа. Танаашаа. За ээж наашаа өгдөө. За энэ их чухал асуулт болж шүү дээ. Юу ярьсан даа гэж. За миний охин хүү наашаа өгдөө. Миний охин божоо мэстэ. За тэгэхээр их чах хоёр ингэж хэллээ. За миний хөө аавгаа аваад ихтэйхэн гараа яваа. Авга чамд байр байхгүй чи атта салгацсан шүү баяртай. Миний охин юунд баярлсан? Наад чи байр болчиход өгсөж шин яа. Гэтэ ахаа тастай амар мундаг байсан. Би бүр харсан чиг манай аав ч санагдаад байсан. Нээ яста мундаг байсан. Айгүй мундаг байсан. Мундаг байж байгаа байр болчихлоо та за. За. Охины чинь дээрээдэг утсан. Ер нь хайргүй хүнтэйгээ яаж нарсыг барах вэ? Чи ер нь ингээд өөрөө хүний өдөөс үгүйгээ хэлцдэг байсан бол би юу гэж энэ зогсоод орон байргүй ажиллах удаа байж байгаа. Юмд чи эхлэх цэг гэж байдаг шүү. Яг чандарч орж ирсэн. За харин юм дуусах цэг гэж байдаг шүү. Чи шүүрж аваад 10 дэх чигвэл би юу гэж энэ зогсож явах юм? Ажилтаа гараа явчих би одоо ажилтаа байцаагаа байж байгаа. Би яг энэ аянд чихэр дүүргээд өгч. За 10-ных нь орно. Битгий дүүргээр 10 болон тал байсан. За. Юу ярьж байна хөөе? 67 ширхэг хоргоо 10 байсан шүү. Би нэг саваа гуцаар хөдлөө зүгээр тоолоод идсэн юм а хайрцагнаас нь гаргаад 67 ширхэг хоргоо 10 байсан. Нэг нь амсаа тавьсан их дайггүй амттай 10 байсан. За амсаа тавьсан 10-ын идчихш нөгөө аваач идэх ш. Их гоё юм байлгаа тагаасан. Чи ерөнхийдөө энэ охиныг их буруу хөөжүүлдэг юм байна шүү. Миний охин зүгээр ш харин өөрөө хүүхдээ буруу хөнөжсөн буруу зааж өгч мөгөөд ийм байдалд оруулж шít чамаа. Энэ хөөе зүгээр бодлоо. Зүгээр бодлсон байна. Харин би сая чамайг бүрчний амнаас тийм үг гарахгүй байх гэж бодож байсан. Юу аян дундуур ирсэн шүү бити дүүргэрээ. Томхон идэв штэ. Их буруу хөөжүүлж юм. За миний охин лөө дайхгүй шүү заа юу. Миний охин тэгж ярих юм бол сурлаг мурлаг сайтай одоо олон улсын харилцааны дээд сургуулийн юу төгсөх курсын оюутан толгой зогтсон шүү заа юу. Энэ хөө одоо хоёр их сургуулийг зэрэг төгсөж байгаа залуу юм. Тэгж л авахгүй юу? Тэгж байгаа. Тэгж ярих юм бол миний охин ч одоо хоёр дахь сургуультай олох гэж байгаа заа юу. Миний хүүч одоо сурахынхаа хажуугаар нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монголын оюутны холбооны тэргүүн шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Тэгж ярих юм бол миний охин дэлхийн оюутны холбооны тэргүүн шүү. Миний хүүч галактикийн оюутны холбооны тэргүүн шүү дээ. Мөнгөлий. Тэгж ярих юм бол миний охин ганцхан сургууль соёл гэж явдаггүй шүү. Заа юу. Миний охин чинь бүр сургуулийнхаа хажуугаар юу яад шүү. Урлагаар хичээлдэг шүү. Заа юу. Юу яад вэ? Би бүр үдчихсэн зэрэгтэл суугаад тий загвар үзүүлдэг шүү. Заа юу. Одоо энэ жоохон намхан охин уу? Тий миний охин үзүүлдэг юм дөө. За хөөе. Энэ стандартны хэмжээ гэж байдаг шүү дээ тий. Нэг хов загвар үзүүлэх. Үгүй яаж үзүүлэхээс шалтгаалтай. Миний охин загвараа өсөд үзүүлчих. Үгүй гэдэг хаашаа ингэж зайлшгүй шүү. Үгүй ээ. Миний охин чи хараа юм дөө. Би үзчихсэн зэрэгтэл суужсэн чинь миний охин чинь нүд амар зүү ингээд амар зураас амаа таад юм шиг. Тэгээд шууд алхаж байгаа юм чинь. Амар иргээл заяа. Зэрэгтэл харцаа үлдээгээл үзэгчд гайхал яана нөгөө гай харцаа үлдээнэ штэ гингүүд нь сар. Амар ингэж ирэнгүүтлээ үзэгчд нөгөө гай
үзэгчд рүү маа. Танаа одоо ч одоо загвар үзүүлээд яваа мó хүмүүстэй хэрүүлээгээ яваад байгаа. Яач? Юу болоод байгаа юм бэ ч гэдэг. Тайз байсан дээр гарч одоо тэгээд яваад иж болд юм уу? Маа! 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 Батар! Бата! Очтой чи баяр надад үзэхгүй мө? Одоо манай Монголын загвар үзэгчдээс инээж үзүүлдэг хүн хийм байна. Бүгдээрээ л ярваагаад амар уурлаад та юм шиг ингээд амар дотроо тэр яг л тэгж хэлж байгаа. Маа. За юу чи? Чи гоё үзээд үзээрэй. Мэдгүй ер нь өөр шиг чинь ингэж үзүүлдэг загвар би ингээд хараагүй байна тийм. Миний хүүхэд бас олон нийтийн өмнө биеэ зүг аваа яваа сурцсан. Эрдэм номоор тархиад үүргээ за энэ биеийг сайхан хөгжүүлсэн. Гайхалтай. Олон нийтийн өмнө бас гараад биеийг хаагаа үзүүлээд дандаа нэмсгэлтэй. Хизээч тэгээд танаа авах шиг маа гэдэг юм байна шүү дээ. Би авчиж байгаа байдал эдгээр болоос би биширсэн бүгээ хараад. Наад бич таваач байна. Тэгж ярих юм бол миний охин ч гэсэн бас хийдэг заяа. Би хөгжүүлдэг мэдөө. Миний охин бэлхидээс гэдэг бүжиг хийдэг шүү дээ. Гартаа бэлхий өмсөд хинч хөгжүүлдэг шүү дээ. Хүш бэлхий гэж хэлээгүй. Бэлхидээс гэж чинь. Ямар юм бэ? Юу ямар юм бэ гэж ингэж заяа миний охин зүгээр ингэж зогсож байгаа. Бэлхийдээс гэдээсэн чинь наач энэ киноны Жимигийн бүжиг дээ шүү дээ. Хэсэг байсан чи яа гэв? Жими гэдэг юм. Жими. Ачаа. Жими. Ачаа. На. Ингээд дээ шүү дээ. Яас сүртэй юу нэ? Тан. Бүжгээс илүү бүр дуутан яваа сүртэй юм чи. Дарамжилт авахгүй чи. Манай хүүхэд нэ орж чарлаа энэ тент ингээд сэлсчээд бүгд байхгүй. За. Хийх юм аа яг цагт юм. Бүр бясалгал хийгээд зогсчих. Өөрөөсөө мөчн дээрээ гэртээ бүр хичнээн удаан олон цагаар зогсно. Бүр ямар ч хөдөлгөөн байхгүй. За. Бясалгал бүр ингээд зогсоод. Хажуугаар хүмүүс яваад өнгөрөөд хоол цай уух байх. Хөдөлгөөн өндөр бүр хэдэн цагаар чамайг зогсно. Хүн ухааны бясалгал хийж шít. Тэгж л авахгүй таяр. Тэгж байгаа. Тэгж ярих юм бол миний охин ч гэсэн бясалгал хийдэг заяа. Зүгээр сууж байгаа өгдгөө өргөөл бүлийнхээ эрхийн уруу газар хөнгөчтэй шүү. Багаас юу нэ? Юу гэсэн юм? Зүгээр сууж байгаа өгдгөө өргөө бүлийнхээ эрхийн уруу газар хөнгөх юм уу? Тэгж чаддгүй юм байт юм уу? Тэгвэл манай хүүхдийн ч юм уу тэгээд зүгээр суух уу зогсож байгаа хөдийнхөө эрхийн уруу газар хөнгөдөг шүү дээ. Би зүгээр юу ч хийхгүй үзээ заяа. Юу гэнэ? Ингээд сууж байгаа заяа. Ингээд сууж байгаа шүү. Ингээд. Ингээд дэше заяа ч юм уу? Энэ хэлсэн юм уу? Арай өөрөө тайлбарлаад ойлгочихлоо. Манай хүн зүгээр явж байгаа ямар нэг юм дээр тулахгүй. Зүгээр ингэж байгаа та гэдэг агаарт 2 удаа хийх гэж. Юу ч юм. Тийм нэг ч юу ийсэн. За байн хөө. Зүгээр ингэж явж байгаа та
гэд хоёр удаа ингэдэг байхгүй юу? Юу сүртэй таа гэж минь. Тэр нь хөө чи би зүгээр хоёр ирэх гин юм. Би тэгэхээр тэгж явж байгаа биш. Би шууд гүйж байгаа шууд нэг ирчихдэг байхгүй. Чи хард чи. Чүдээ. Агаас нөгөө хийхэд хөл цавдаа хаачих. Бити удлаа гэрч хөөс шиг удлаа яриад гарч чи. За хөө. Тэр цонхны цаана явж исэн юм бүр шогшроод үлдсэн шүү. Хөө юу вэ? Хөө сарагчсан. Агаарт хоёр ирчлээ шүү. Ямар мундаг юм бэ? Хөө юу бүр гайхаа шогшроод үлдлээ сая. Тэгж тахгүй таяр. Тэгэхээр бас миний охин ч танаа уг агаарт ирдэг бол миний охин газар ирдэг шүү мэдүү. Юу гэсэн юм? Газар дэргэнэ. Тийм. Харах. Ингээд заяа чи. Яг ингэж суугаа шүү хаашаа юм. Ямар мундаг юм бэ? Юу ахаад чи ингэ заяа. Ажи хараа. Үчирэж. Яма. Шалтгаан хоёр хүний өмнө шалтгаан гитсэн юу гэж. Йоо, намайг ч гэсэн уучлаарай. Сая хувцас тайлаад дэгдэжгүйгээ бодоход юу болов сая ч гэдэг. Энэ хүүхдүүдийн өмөрчхөр л одоо өөр юм шиг. Тийм ээ. Яна уучлаар энэ нас. Өөрөө яг нас өдөр хэд болж байгаа. Гайто. Гү үтийн насны хүн ямар гайхалтай юм бэ тэр. Гү тэр өгдгөө өргөд өдгөөгээ газар хөргөж байгаа. Бас сайхтар чадвар шүү. Юу тэр чинь юу ч юу нэлт харагддаг нэмэгтэйгүү тэгээ явж байгаа. Харин чи ястаа мундаг байсан. Тэр болчин тавааж аваагаа. Тэр шүтэн зүгээр юу юм бэ? Шүтний реклам юм уу хаашаа? Бас гоё харагдаж шүү. Энэ булчин чинь яг нэг Америкээс ирсэн нэг булчин хөл гэдэг тариа хэлчихсэн юм. Тийм үү? Хөөдөгчтэй юм. Тэгвэл ихтэй хэр барыг үтгэжгүй өгөхгүй шүү. Манай хүүд харин жинхэнэ төмөр өргөж байгаа бие хөгжүүлсэн байгаа Тийм. Харин таны тэр нөгөө нэг загвар өмсөлдөг гайхалтай. Үгүй юу ярьж байгаа юм. Одоо залуучууд ч тэгж үзүүлэхгүй байна. Гайхалтай. Ямар гоё бие авч явж байна. Маа танаар. Малта танаар. За маагач дээ. Замашаа чи харин бүр ястаа мундаг байсан. Чи бол тэр өрөөнөө ороод яг агаад хоёр хий иргсэн. Бүр би чинь ингээд таа. Тийшээ ороод халтарч оноо толгоогоо хагалж чадсан шүү дээ. Тийм үү? Юу иргэхтэй мандаа. Өгтөө тийм шаардлагатай. Ичээд гарч ирч чаддгүй арай гэдэг зогсож өөдөөс хараад өгч байгаа. Амьдралаас өөдөө юу зөнөргөн чи өгтлээ штэ. Буцаагаад нүгээд ороод ирсэн. Ясгүй хийм. Чиний тэр биелэл аас. Тэр болсон Юу ярьж байгаа тэр тан. Бэйг тэр чи юу ч биш. Харин хөөш. Чи тэр нөгөө тийшээ ирэхэд орондоо ямар гой зогссон бэ? Хав харамцтай. Астака барайлаа гэсэн юм уу? Шугам тавьсан юм уу яац? Тэгэл бүр саа ийч. Аавал дүүрэгчлээ баярлалаа тань. Оо ашгүй миний хэ 10 болсон юм уу? Ашгүй. Баярлалаа шүү ахаа. Зүгээр. Өнөөдөр чи сарахгүй билэг дэмэрлэлтэй сайн өдөр юм аа. Одоо айл амдураад ороод ирсэн биш. Амьдралаас хайж авсан нэг чухал эрдэнэ олчих шиг болох юм. Гэрээ Монгол хүн байна нэг айлд өгсөн юм аа. Буцаагаад авах гэдэг чинь ямар эвгүй бэ? Ер нь энийг өгсөн байхад буцаагаад хариуд нь авах бас хүн байх шиг байх юм танаа. Одоо намайг буучраа. Тийм. Бэйн огноос гуугаач. Тэг амар өөр хадгийн наснаа айг өөр очиж үзээ. Нөө мантхаа хараад ордог шиг өгдөг хараад юм аа. Тэгэхээр
үзгөө өргөд өдмийгөө шалан төрүүлэн танаа гэж байна. Өрөөс мөчн дээрээ тэнцэж чаддаг нь би байна. Энэ хоёрыг нийлүүлэх юм бол нэг тийм хөдөлгөөний эвсэл Аваач чи надад чи. охин чи тийшээ явах. Бисгий хөдөлгөөд бодоо заагаад байна. Юу гэж тийч байгаа юм бэ? Ой нөгөө автомобиль арга ганцаараа идчихгүй дээ. Санаад одоо гоо иднэ.